Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Яагаад өдөр шөнө солигддог вэ? Яагаад өглөө нар мандаж шөнө сар гардаг юм бол та нар юу гэж бодож байна? Өдөр шөнө яагаад солигддог юм бол таамаглал дэвшүүлж дэвтэртээ бичээрэй. Яагаад солигддог талаар таамаглалаа дэвтэртээ бичээрэй. За нэг бяцхан туршилт явуулъя. Өөрийнхөө нүрийг дэлхий гэж бодоорой. Дэлхий гэж төсөөлж бодоод 100 гараа өргөөд өглөө боллоо гэвэл чи хаашаа эргэх вэ? Нүрээ хөдөлгөөрөө, толгоогоо хөдөлгөөрөө хүүхдүүдээ. Орой болоход нар чиний аль талд байх вүлээ? Гараа өргөөрөө. Шөнө боллоо гэвэл чи хаашаа эргэх вэ? Гараа өргөөрөө хүүхдүүдээ. За тэгвэл дэлхий цагийн зүүнний дагуу хойд ба өмнөд туйлуудаар дамжин өргөдөө тэнхилхий эргэдэг байна. Энэ эргэлт бол тасралтгүй үйл явц. Бөгөөд хизээж тасдаггүй. Эргэлт хизээж тасдаггүй. Дэлхий эргэлдэх үед түүний өөр хэсгүүд сарлуу гардаг. Өөр хэсгүүд нарлуу гардаг. Нарлуу харсан дэлхийн тал нь өдөр болж байдаг. Бид тэнгэрт нарыг тод гэрэлтгийг хардаг. Нарны гэрлийн эсрэг тал нь шөнө болж байдаг. Нарны гэрэл энэ талд хүрч чадахгүй тул харанхуй болдог. Тийм болохоор шөнө харанхуй, нар туссан газар нь өдөр нь гэрэлтэй байдаг байх нь. Тийм болохоор өдөр шөнө солигддог байна. Тиймээс өдөр шөнө солигдож байдаг. Дэлхий нэг бүтэн эргэлтэхэд эргэлт хийхэд ойролцоогоор 24 цаг зарцуулдаг. Энэ нь бидний мэдэх 1 хоногтой тэнцдэг. Тиймээс бид нэг өдрийг 24 цагт хуваадаг. Ойролцоогоор 12 цаг нь өдөр болж 12 цаг нь харанхуй буюу шөнө болдог байх нэ. Нар тэнгэрт хөдөлж байгаа мэт санагдаж байгаа ч үнэндээ дэлхий эргэлдэж байдаг. Бид үнэхээр хурдан хөдөлж байгаа ч үүнийг мэдэрдэггүй юм. Бид үнэхээр асар хурдан хөдөлж байгаа ч үүнийг мэдэрдэггүй юм. Учир нь дэлхийн эргэлт жигд тогтмол байдаг. Дэлхий нарыг тойрон эргэхдээ өөрөө тэнхилгээ давхар эргэдэг учраас гэрэл тусаж байгаа дэлхийн хэсэгт өдөр, сүүдэртэй хэсэгт шөнө болдог байна.
Гэрэл сүүдрийн заагийн нэг талд нь үүрийн гэгээ, нөгөө талд нь үчийн бүрий болж байдаг байх нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.